Өнөөдөр нийгмийн даатгалын сангийн талаар ярив. За нийгмийн даатгалын санд бол тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн ёслол мэргэжлийн шалтгааллах өвчин, ажилгүйдэл, эрүүл мэндийн даатгалын сан гэдэг 5 сан байдаг. 5 санд ажил олгогчоос ажилтнаас төлж байгаа. 2 сая төгрөгийн цалинтай хүн тэтгэврийн санд бол 340 мянга, тэтгэмж 40 мянга, үйлдвэрлэлийн ёслол 50 мянга, ажилгүйдэл 14 мянга, эрүүл мэндийн даатгалын санд болохоор 80 мянга төгрөг гэх нийт дүнгээрээ нийгмийн даатгалын санд 524 мянга төгрөгийг төлдөг байна. За үүнээс бол ажил олгогч нь бол энэний 290 мянга төгрөгийг ажил олгогч төлдөг. За хэрвээ 2 сая төгрөгийн цалинтай хүн тэтгэврт гарахаар боллоо гэж бодъё. 2 сая төгрөгийн цалинтай тэтгэврт гарахад тараас нь 5 жилийг бол 45%-аар бодно. Цалингийнхаа 45% гэхээр 900 мянга төгрөг. За 20 жилээс дээш ажилласан хүнд бол 1.5% нэмэгдэлтэй бай. За 30 жил боллоо гэж бодоход 350 мянга. Тэтгэврт бол сая 250 мянга төгрөгийн тэтгэвэр хүнд бодогддог байна 30 жил ажилласан хүнд. Гэвтэл нийгмийн даатгалын санд бол ажил олгогчоос гэдэг 290 мянга төгрөгийг огт тооцож энэ томьёон дээр бодож олгодгүй байна. Энэ бол тодорхойгүй юм зүйл.